Танд хэрэгтэй үгийг хэлэх өнөөдрийн өглөөний хүн хэн байх бол? Таныг түүнтэй холбох төлгөөн Их дэлхий радио 107. Их дэлхий радио 107. Өглөөний хүн. Үл үзэгдэгч. Тэгэхээр миний ярих гэж байгаа зүйл та бидэн шиг эгэл нэгэн хүний тухай юм аа. Гэхдээ би тэдний тухай чухам яагаад заавал үл үзэгдэгч гэсэн нэрийн дор өгүүлэх болсныг та таамаглаж ядан байгаа бах. Тиймээс өөр илүү үг хэлэлгүй тэр эрхмийг танилцуулъя. Нэргүй хамгаалагч. Байгаль хамгаалагч гэхээр танд ой дунд нэг жижиг модон байшинд үүрэлдэг давсан сумтай эсвэл хоёр амтай шувууны буу үрсэн цэргийн гэхэд цэргийн биш, энгийн гэхэд энгийн биш нэг тийм дундын ногоон форм өмссөн тэтгэвртэй гарсан өвгөн эсвэл хижээл насны эр төсөөлөгдөж байна уу? Тэгвэл миний нүдэнд шал өөр дүр байдал харагддаг. Учир нь миний харсан байгаль хамгаалагчид миний санаж байгаагаар бол бүгд үл үзэгдэгч байсан. Хүрээлэн буй байгаль орчноо өөрийн үр сад эд зүйл шиг хайрлан гамнаж харилцан амьд юм шиг дээдэлдэг тийм хүмүүс миний багад миний эргэн тойронд цөөнгүй байсныг би одоо ч гэсэн тод сандгаа. Гэхдээ хинч тэднийг хараад байгаль хамгаалагч гэж хэлдэггүй. Тэд ч өөрийгөө байгаль хамгаалагч гэж боддоггүй. Учир нь тэр хүмүүс зүгээр л хайрлах ёстой зүйлсээ хайрлах ёстой гэдгийг бие сэтгэлээрээ ухамсарлаж чаддаг байсан юм. Тэдний хинэн ч хин нэгний дураараа жаал атга үүс газраас үхтээж алгын чинээ нүх ухах төдий намуун дууга цочтол өндөрсгөж найртай зангаа ууртай хөгшин болтол нь ховсхийн зандардаг байлаа. Учир нь тэд өөрийн амьдардаг орон гэрээ таван ханат эсхий туурхтны хэмжээнд бус тал хөндөө уул ус гээд байгаль эхийн бүх бэлгийг бүрэн багтаасан хараа хүрэх хязгаар нутгийг хамруулан төсөөлж ирсэн хүмүүс. Ийм л хүмүүсийг би боддоор болоод чин сэтгэл үнэн голоосоо байгаль орчноо хайрлан хамгаалагчд гэж үздэг юм. Байгалыг өөрөөс нь биш өөрөөсөө хамгаалах нь. Энгийн нэг жишээ дуртахад тэд ан хийсэн ч нодин жилийн төл нойтон сормоостайг нь өнгөрөөж зуухандаа гал бэлдсэн ч сайхан ургаж байгааг нь бус салхишуурганд унсныг нь хөрөөдөж зэхээд хайнаг шарынхаа хоёр талд тэнцүүлэн тэгнүүлээд хаваржаа өвлжөөндөө буулгадаг болохыг нь хавирганд нь алдаж хүн болсныхаа хуваар би хаяа нэг дурсдаг. Өнөөдөр тэгвэл тэр хүмүүсийн ихэнх нь үгүй болжээ. Өөрийн минь адил тэдний дэргэд өсөж хүмүүжсэн залуусын хідэн ийхүү байгаль орчноо хайрлан хамгаалах уламжлалт арга ухаан хийгээд ёс заншлыг тэрүүхэн дотроо хадгалж явдаг юм бол тоо. Тэгэхээр одоо өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж өнөөдөр байгаль орчин хэмээх энэ салбар дээр засаг түргэгчин чухам ямархуу бодлого хэрэгжүүлбэл илүү дээр болох мөн тэсэж үлдсэн хэсэг онгон газар нутаг дөрвж цөхөрсөн хідэн ховор амьтдын минь аюулгүй байж болох ариун лагшин талбарыг яг ямар хүмүүст даатах нь оновчтой байх талаар санал бодлоо хэлье. Саяхан би байгаль орчны яам эрхлэн гаргасан юм уу эсвэл их бэлтгэл хэвлэлийн зардлыг нь өгсөн юм уу мэдэхгүй. Ямартай ч Монгол улсын тусгай хамгаалттай газар нутгууд нэртэй ном нэгийг уншлаа. Тэрхүү номонд тусгай хамгаалалттай байгалийн цогцлборт мөн нөөц тэгээд дурсгалт гэсэн үндсэн 4 хэсэгт хуваагдах нийт 99 бүс нутгийг газрын зураг дээр өнгөөр ялган тэмдэглэсэн байх юм. Тэр дунд богд улмаанч бас байна.
Тэгээд гол нь эдгээр газрын дийлэнх нь төрийн хамгаалалтанд буюу төрийн мэдэлд байдаг гин. Тэгэхээр төр нь өөрөө яг үнэндээ ядаж өөрийн мэдэлд буй газар нутгаа хэрхэн хамгаалж буйг хамгийн ойроос харьяа гэвэл хаяанд чин шахуу богд нэртэй уул руу очив. Тэнд жил бүр хэдэн зугаараа тоологдох бөө тахилга хийх нэрээр гал тавьж, ойр хавийнх нь бургас модны мөчрөөс өнгөнгийн хадаг зангидаж, хайчилсан даавны өөдс сүлгэж орхидог. Энэ бол хамгийн наад захын жишээ. Энэ бүхнээс харахад хамгаална гэж нэр дээрээ цохож авчхаад хаяанд нь байх ганц том уул руугаа элдв бусын үл бүтэх юмсыг өдөр бүр нэвтрүүлээд байхаар ямар монгол хүн таатай санагдах вэ? Ингээд бодхолоор энд ийм байгаа юм чинь хаа байсан хойд хязгаар монгол шарын даваа бол 100 жилд нэг эргэж очдог байж мэдэх мэт санагдана. За тэгээд сэлб, туулгол, манч, томоохон арьс шинийн үйлдвэрүүд болон амралтын газруудын бохирын шуудуу болоод дуусч байгааг Улаанбаатарчууд маань сонссоор залхаа бизээ. Уул уурхайн салбарын зүгээс бол үйл ажиллагаагаа явуулахын хэрээр тийм хэмжээний газрыг дахин сэргээгдэхгүйгээр сүйтгэж, малаар бол зогсолтгүй нийтэлж байдаг. Чононд мах хадгалуулах нь. Тэгэхээр байгалыг байгальд өсөөгүй хүн хайрладаггүй юм. Учир нь тийм хүн хайрлах чадваргүйдээ биш, чухам байгалийн амьдралыг ойлгодоггүйд оршино. Тиймээс засаг түргэж гарт баригдахгүй нэр томьёо биш нэг том бодтой хүн байдаг байсан бол яг одоо нүүрэн дээр нь хэлмээр байна. Байгаль орчноо үнэхээр хамгаалъя гэвэл Монголын өнцөг булан бүрт уугуул суугуул аж төрөн амьдарч буй тэр хүмүүст итгэж даатахад хараа хүрэх газраа санаа тавьж байгаагийнх нь хариуд зохих цалин урамшууллыг нь олгож байхын сацуу. Мэдээж хариуцлага алдсан удаа бүрт нь торгуул оногдуулна гэхээсээ илүү эргэн сэргээлэх талаас нь арга хэмжээ авдаг байвал хин хиндэ өргөөчтэй байх юм болов. Нутгийн иргэд гэдэг чинь ядчил хотын бид хаана юу зардаг, ямар дэлгүүр байдаг вүлээ гэдгээ мэддэг шиг нутгийнх нь аль хэсэгт хичнээн тооны ямар амтан үүрэлдэг тэрч бүхэл өчигдөрхөн мэндэлсэн үр төлийг нь маргааш өглөө нь дурандаад сууж байх жишээний тийм л ойр дотн болоод дасал болчихсон хүмүүс байдаг юм шүү дээ. Энэ асуудалд хил дээр буу үрээд зогсож байгаа цэрэг эрс холбогдох ямар ч үндслэл шалтгаангүй. Тэд бол хилээл манах үүрэгтэй. Яах вэ? Ой хамгаалагч гээд нэг болон хэд гурван хүнийг аль нэг бүс нутаг руу томилдог л байлгүй. Гэвч үнэндээ тэр хідэн хүн чинь ойр хавийн үсрээд л нэг уулыг л самнаж сахин шүү дээ. Үнэндээ бидэнд газар нутгаас илүү үнэтэй үлдэх зүйл юу байгаа юм бэ? Цаг өөрчлөгдөх үед бүх асуудал шийдэгдэнэ. Зориг агсан нэг ярианд би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэсэн байдаг. Энэ бол үг. Үүний нэгэн адил өнөөдрийн Монгол залуус дунд ирээдүйн Монголыг одоогоос хэд дахин илүү сайн сайхнаар авч явах тийм боловсронгуй, тийм халуун сэтгэл, зүрх зоригтой хүн маш олон байгааг би өдөр бүр олж хардаг. Үүнээс сургуулийн хэлэхэд эцсийн эцэст байгаль орчныг хууль биш ухамсар хамгаалж ирсэн ба энэхүү үнэн тулгуурлан хийж болох эхний алхам нь цэцэрлэгийн болон дунд сургуулийн насны хүүхдийн ой ухаанд байгаль орчноо хайрлан хамгаалах ёс зүйн ухамсарыг гүн суулгаж өгөх зорилго бүхий хөтөлбөрийг орон даяараа нэгдсэн журмаар хэрэгжүүлэх явдал юм. Ер нь бол бүх зүйлийн цаана хүн гэсэн хүчний нөлөө заавал байдаг. Тиймээс өнөөдрийн бидэнд буй ил газар нутгийг өмнөх үеийн маань хүмүүс үнэхээр хайрлан хамгаалж байсан болохоор хүртэх шимтэй, харах гоо сайхантай, хамгаалах ан амьтантай байгаа юм шүү дээ гэсэн үл мэдгхэн гунигтай бодлоос ихтэй юм. Тийм ээ. Миний мэдих хамгийн сайн байгаль хамгаалагчд нь төрсөн нутгийн минь малчид иргэд, төрөл садан тэр дундаа буурал ав минь байсан юм а. Хинч тэднийг мэддэггүй. Тэд өөрсдөө ч мөн хаана хэрхэн байгаль дээлтэй үйл бүтээж үг захиж байгаагаа бусдад харуулахаас илүү хойч үедээ жишээ нь надад сурган өвлүүлэх замаар үлдээх л боддог байсан юм болов. Ил сэдвийн хүрээнд өрнсөн энэ хүүрнэлээ төгсгöd ганц өгүүлбэр хэлэхэд миний Монголын нутаг дэвсгэр дээр заяагдсан өнчин шоргоолж, ширхэг өвсөгч бүх гэмтэй гих байна да.